Эрдэнэт гишүүн санал байна гэж байна. Скватер Эрдэнэт гишүүний микрофон өгье. За энэ өргөдлөлтөд танилцсан. Гэхдээ яг биний түрүүн үг хэлэх гээд байгаа нэг шалтгаан саяны тэр осол аваад төрсөн гэдэг одоо 20 жилийн өмнөх хүртэл ингээд ийм асуудал байгаа. Ийм асуудал зөндөө байгаамаа. Тэгэхээр би яг цаашдаа яг ийм асуудал дээр хуу хөний өргөдлөхөөсөө илүүтэйгээр зарим төлөөлөд ярьсан. За мөн одоо нийтээр ярьж болох хууц яг тухайлсан хуу хөний нууц гэхээсээ илүүтэйгээр ийм хүмүүсийн асуудлыг цаашаа дандаа хаалттай явах юм уу? Уул нь бол нээлттэй байвал магадгүй өргөдлийн байнгын хорооноос энэ өргөдлийг шийдсэн жишгийг хараад бусад төрлийн байгууллагууд болон энэ иргэдийг хохироогаад байгаа, чирэгдүүлээд байгаа хүмүүс дор дорны асуудлаа шийдэхэд нь би нэмэртэй болов гэдэг үүднээс зарим одоо нийтлэг иргэдэд тохиолдож байгаа юм асуудлуудыг нээлттэй байдлаар явуулаад яг энэ дотор бол бүр тухайлан хувь хүний нууцтай холбоотой юм ялгаж салгаж тавихгүй бол бас цаашдаа бид нэр хувь хүн болгоны асуудлыг бүгдийг нууж хагаад хурал хийхээр процессын хувьд цаашдаа бас нийгэмд өгөх мессеж болон төрийн байгууллагууд өгөх үүднээс одоо энэ зарим асуудлууд байна. Ялангуяа манай хороо маань шинээр байгуулгаж байгаа хороо учраас жишг тогтчвол урд нь шийдсэн хэрэгүүд гэдэг байдлаараа олон хүн хандахгүйгээр ингээд төрийн байгууллагууд ч гэсэн хараа явчих одоо гэж бодож. Бид сая ч гэсэн энэ хөдөлмөрийн яамныхаа одоо уул нь өөрсдөө шийдчих ёстой асуудлыг тэгээ заавал шүүхийн шийдвэр, засгийн газар, за их хурл руу оруулж ирж яагаад шийдвэрлэх гээд байгаа нь бол би зарим талаар бол ажиллаа хийхгүй гэж харж байгаа. Энэ мэт одоо саяны үйлдвэрлэлийн осолд өртсөн шиг маш олон хүмүүс байгаа байхгүй. Тэгээ энийг л хэлэх гээдсэн учраас яг хуу цаашдаа би одоо бол сандаа хоргоо явчих гэж бодож байна. Цаашдаа энийг англиад хэдүүлээ жишг болцохуйц за нэрийг дуртахгүй гэж болно шүү дээ тийм үү. Ийм байдлаар ингэ явчихжээвэл манай байнгын хорооны олон иргэн нөгөө хандж байгаа асуудлууд маань арай процессын хувьд болон үйл ажиллагааны хувьд жишг болоо явчих юм болов гэж бодож байна. За Баярлалаа. Эрдэнэт гишүүнтэй санал нэг байна. Тэгээ яг бас таны хэлж байгаа жишгийн дагуу бид нар бас нийтийг хамарсан энэ асуудлуудаа ил нээлттэй хэлцэж байгаа. Яалтчгүй одоо хэлцэх асуудлууд болохоор хүний эмзэг мэдээлэлтэй, за гэмт хэргийн одоо факт те хүний эрхийн асуудалтай холбоотой гэдэг нэлээд эмзэг асуудлуудтай холбоотой хэрэгүүд байгаа учраас хаалттай байгаа. Мэдээж энэ асуудлууд дээр хилцээд энийг бол ил тодорч хэрвээ өргөдөл гаргач маань өөрөө энэ дээр нээлттэй оролцоход татгалзах зүйлгүй гэх юм бол бид нар бас өргөдөл гаргачаа оролцоодоо холбогдох байгууллагуудыг оролцоод нээлттэй нэг хилцэх боломжтой байгаа. За өнөөдрийн энэ бидний одоо хилцэж байгаа асуудал бол дандаа хувь хүнтэй холбоотой тэр хүмүүсийн хувийн одоо асуудлууд болон хүний эрхтэй, гэмт хэрэг үйлцүүлдэггүй, ялтай холбоотой гэх мэтчлэн асуудлууд байгаа учраас энийгээ бид нар хуулийн дагуу хаалттай хилцэхэр болж байгаа гэдгийг хэлмээр байна. За ингээд гормын санал